уншигчид, үзэгчид, сонсогчид найрагт дуртай түмэн минь ээ. Монголын уран зохиолын оны шилдэг шүлэг шалгаруулах болор цом яруу найргийн их наадам 43 дахь жилдээ өндөр тооноо өргөж өргөн ихүүдээ нээж байна. 1983 дугаар оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй 43 жил бүхий л цаг үеийн шилдэг яруу найрагчид өөрийн дуу хоолойгоор найраг юугаан дуудан хүргэдэг болор цом наадмаа таалан сойрхно. Хүндэт сожиргийжтэй найрагчдаа Монголын уран зохиолын оны шилдэг шүлэг шалгаруулах болор цом яруу найргийн их наадмыг нээж өгнө хэмээн хүндэтгэлийн тайзнаа Монгол улсын засгийн газрын гишүүн соёлын спорт аялал жуулчлал залуучуудын сайд хатагтай Чимбатын ундрам таныг урьж байна. Мөн болор цом 43 наадмыг нээж өгнө хэмээн Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга Монголын үндэсний номын сангийн захирал Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн нацаг доржийн шагналт болор цомын хошоо эзэн хатагтай баяр хүүгийн ичин хорлогоо урьж байна. Яруу найраг бол бидний сэтгэлд байдаг игэл атлаа, эрхэм үнэт зүйл билээ. Болор цом яруу найргийн наадам бол Монгол их хэлний сүр хүч, Монгол хүний дотоод ертөнц, сэтгэлгээний онцлог, оюуны дархлааны үндэс болсон утга зохиолын баяр юм. Энд уншигдах шүлэг бүр, ард түмний дуу хоолой, өнөө цагийн амьдрал, баяр гуниг, хүсэл мөрөөдлийн илэрхийлэл юм. Сүүлийн 35 жилд бид анх удаа Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр баталсан журмыг хэрэгжүүлж, оны шилдэг утга зохиолын бүтээлүүдийг улсын санд худалдан авах ажлыг зохион байгууллаа. Ирэх жилээс ч гэсэн бид нар үргэлжлүүлээд улсын санд утга зохиолын бүтээлүүдээ худалдаж авах болно гэдгийг бас хэлмээр байна. Утга зохиолын салбар бол улс орныхоо оюуны хөгжлийн хөрс, тусгаар тогтнолын дархлааны саршгүй хэсэг юм. Тиймээс төрийн бодлого зөвхөн санхүүжилтээр бус, оюуны орчныг хамгаалах, уран бүтээлчийн үнэт хөдөлмөрийг үнэлэх, шинэ үеийн уншигчдыг төлөвшүүлэх зорилготой байх ёстой. Та бүхний үг мэргэн, утга гүн, санаа хол байж үндэсний оюуны сэргэн мандалтад түүчээлэн оролцох болтугай. Баярлалаа. Утга уянгат сэтгэл, яруу сайхны сэтгэлгээг үргэлж дэмжиж байдаг Монголынхон ард түмэн үе үеийн зохиолч яруу найрагчид, уншигчдаа гүн талархлаа илэрхийлж байгааг минь хүлээж авна уу. Тусгаар тогтнол гэдгийг бид зөвхөн тугаан хийсгэх, тэнгэртээ тулаад босох газартайгаас гадна сэтгэх эрх чөлөө гэж ойлгож байгаа. Сэтгэлгээний эрх чөлөө бол их сайхан монгол хэлээр мэн дамжин их хүн бүхний зүрхэнд, эцэг хүн бүхний тархинд, үр бүхний амьдрах үед, эх орны орших үед, хөх мөнх тэнгэртэн үзэл санаагаан дарахлах үед байдаг. Монгол түмэн мөнх хөх тэнгэрт мэдүүлж, Монгол түмэн үрд мөнх оршин байхын баталгаа нь их хэлний яруу сайхан дархлаа, их хэлний яруу сайхан онгодоор бүтсэн төрийн алтан хайрцагны бодлого гэдэг бол монгол хэлэнд байгаа гэдэг энэ зарчим дээр яруу найрагчид маань өөрийнхөө үгийн шүншгийг утгын сайхантай нийцүүлэн бичдэг билээ. Өнөөдөр яруу найргийн маань уралдаан болор цомд оролцохоор шүлэг бүтээлэн өгсөн бүх яруу найрагчидаа онгод хүсье. Онгодын хүлэг нь хурдан байх болтугай. Цаг ямагт болор цомыг тойрч байдаг өнөө л хэн төрүүлэх бол гэдэг таамгийг эхлүүлэн бид өнөөдөр цомон хийх гэж байна. Болор цом тэмцээн наадам маань он цаг бүхэнд өөрийнхөө үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Уншигч зохиолчдыг холбодог гүүр байсан бол эдүгэ монгол хэлнийхээ яруу сайхныг ирээдүйрүүд түүчээлэн ачиж аваа хөх нүүдэлчний аян жингийн хөсөг болон хувирсан байна. Тийм учраас үзгэн бичиж байгаа зохиолч яруу найрагч бүхэн та бүхэн Монгол их орныхон их хэлнийхээ дархлааны төлөө нүүж аваа хөх нүүдэлчд шүү. Энэ хөх нүүдэл их дэлхий даяар бүрэн эргэж байх болтугай гэсэн сайхан ёроолыг өргөн дэвшүүлье. Болор цом 43 наадмыг шүүн тунгаах шүүгчдийн бүрэлдэхүүнтэй танилцъя. Болор цом 43 яруу найргийн наадмын шүүгч, нацаг дорж судлаач, нацаг доржийн шагналт
Монгол улсын гавьяата багш доктор профессор Чойжил Сүрэнгийн Жачин багш маань ирсэн юм аа. Назгдоржийн шагналтай Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Алтан өдийн шагналтай яруу найрагч Бямбаживын Хүрлбаатар. Назгдоржийн шагналтай Монгол улсын соёлын гавьяата зүтгэлтэн Алтан өдийн шагналтай Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирал Мавганы Эрдэнэт энэ дашин хэлбэд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран Болор цом наадмыг 43 дахь жилдээ хамтран зохион байгуулж дамжуулж байгаа билээ. Дараагийн эрхэм шүүгч Монголын зохиолчдын эвлэлийн өдөртөх зөвлөлийн гишүүн Монголын зохиолчдын эвлэлийн шагналтай Болор цомын эзэн яруу найрагч Норвегийн ган тулга. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан шүүгч, утга зохиол судлаач, хэл бичгийн ухааны доктор, Монгол улсын боловсролын их сургуулийн багш Гончигийн Батсуур. Эдгээр шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр Болор цом 43 наадам маань эхлэх гэж байна. Болор цом 42 наадамд төрүүлж эгшиглэнтих Янжин ламын эгшигтэй найрагч болсон яруу найрагч шүлгэн дуудан Мялалгын шүлэг уншдаг уламжлалтай. Назгдоржийн шагналтай яруу найрагч Аюур Бунягийн лавгаага урьж байна. Салхиар наадагч салхин гэдэг шүлгээр сэтгэлийн хадаг өргөё. Салхиар наадагч салхин шалгант тал зангинтал янцгааж хазаарын чимээд өрсөж хүлгийн төвөргөө нижгэнлээ. Халахын талд өвс ногоо сэрвэлдэж хаан сэтгэлийн хуур үрсэн дөмөлжлөө. Монгол салхи яруусан хөдөлж мортны дөрөөн чимээ дэлхийг сэрээлээ. Салхиар наадагч салхин мортон Монголын саадаг хоромсог судар судартай энэ Монголын эмээл дээрээсээ очлон залсан Хүлэгбаатар Монголын эзэн сүлдний од хадгаж сансрын цэл хүрсэн талын Монголын унсан хүлгийнх нь тэл сүүлнээс салхи үүснэм уулсын эр халирч туурайн чимээнд нь ус мөрөн салгил нам сэтгэлийн зоргоор наадагч чөлөөт салхин мортон Монголд сэрж ухаач засан тагнуулж азаргалж хүмсэн дайчин Монголд тэнгэрийн хаяа ертөнцийн хязгаарч гүвэн цаахан санагдсан тэнгисийн гүн далайн далайн давлгаанч түүрдэх юмгүй бодогдноо. Номын хөвч сумын зөв энэ мортон салхиар наадах салхин юм нугарч угаршгүй хатан цориг эрх чөлөөний дуулал юм аа. За энэ жилийн Болор цом наадам нийтдээ 150 гаруй найрагчид бүтээлийн хэрэглэснээс шилдэг 28 найрагч шигшигдэн үлдсэний 14 найрагч суудлаа эзэлсэн байна. Амжилт хүсье. За амжилт хүсье ихний найрагч маань микрофоны өмнө орж байна. Батсүхийн Батцойч найрагч. За хоосон ертөнц гэж шүлэглэе. 1. Өнгөрсний төлөө хөдөлмөрлөж ирээдүгээ дурсаж амьдардаг олон хүн энд аж төрж өөр ертөнцийн дүрмээр ангид оршдог. Энд лангуу дүүрэн өрсөн олон төрлийн бараави аз жаргалыг талхны мөнгөөр үнэлж үзэн ядалтыг арх шиг худалдаж сайхан сэтгэл хүн чанарыг шилэн хоргонд хийгээд санаа байвал авал гин хортой гисэн бичиг эн тэндэн зүүгээд хоржоонтой наргагүй хямдрал зарлан үзэн ядалтыг худалдаж авбал хайрыг үнгүй авах эрх үгэн хамгийн инээдтэй нь хинч үнгүй зүйлийг авахыг хүсдэггүй. 2. Муу санаа арга зэл үнтэй хэдийч мунхаг олон тамхишгил авдаг эндхийнхэн мансуурдаг зүйлээ итгэл гэдэг нийтээрээ ч жигшин зэвүүцдэг үзэн ядалт атаа хорслоо үн цэнтэй гэж үргэлж муу үйлийг хийж байдаг. Өсвөр насныхан санаа зовсон олон асуудлаа дааж ядан балга балгаар нь амьдралаа хөнтөрч байдаг. Насан туршид харин цэцэрлэг тоглож нарлаж суугаа нэлхсийг тойрон гүйлддэг. Арагшаа урсах цаг хугацааны араас ам тавин тэмцдэг. Инээд хөөрийг жигшин зэвүүцэж
ичингөөрлийг ч үл тоодог, бухимдаж уурлахыг үдсгэлэнтэйгээд Бурхныг бүхний дайсан гэж тунхагласан хөрөнгөчүүд нь гудамжаар гуйлг гуйхад хөл доороо гიშгэх шахам ядуус дээгүүр хардаг 3 мууран байшингийнхаа хаалган дээр нохой гүгссэн бичгтээ муудалцаж үзээгүй хөршим нь үзэн ядалт илгээжээ. Ийм үнэтэй бэлгийг надад зориулж авсан итгэж болмооргүй хөршөө харааж зүхмээр болно. Зэрэгэлдээ ертөнцийн нэг талд эсрэг хууль үйлчилж үзэн ядалтаас хайр үнэтэй гэв. Дүрмийг нь ойлгочвол хаан чамдэрч болох, дураараа амьдарч болох энэ хоосон ертөнц. За баярлалаа. За Завхан аймгийн их усмын угуул залуу яран найрагч Бацөхийн Бацхорчтон баярлалаа. Болор цом 43 наадмын 2-ын даваан шүлгэмж хэрхэм найрагч Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын угуул Монголын зохиолчтой эвлэлийн шагналж яруу найрагч Ламсрангийн Торой. цаг хугацаан доторх цаг хугацаа. Нуруу алгадаж тоглоход тойрог хөөгөөд гүйцээгүй. Нутгийн жаахан охин том болоогүй. Зүрхэн дотор зүггүй нээдэн чихэн дотор зүс царайн зүүдэн дотор зүгээр л миний өөртөө аргамжсан цаг хугацаан доторх цагаахан цаг хугацаа. Үргсэн тайлаг туйлахад үдээр нь тасарсан бургасан ханаан аав минь буцааж бөхлөн суухтаан матаж хийсэн maaтай хөгшнийг магтаж суусан нь мартагдахгүй. Маргааш ч юм уу хизээ ч юм магадгүй би хэн нэгэн дээрх дуусшгүй цаг хугацаан доторх дулаахан цаг хугацаа. Агуйн хананд зосоор зурсан аргил бог аргал янгар алтай хангаад минь дахиж явах алсрах цаг хугацаан доторх арилшгүй цаг хугацаа. Алдааны чулуудаан зөөж шат хийгээд авирч түүгээрэн гарахад шаргацсан хуруу идэгэн амьдрал хэмээх мэрэгэнтэй шатар нүүж хожил цөөхөнч хорсохгүй. Хожуул дээр сууж модны тухай шүлэг бичиж хорвоогийн сайхныг дуулах хорогдож буй цаг хугацаан доторх хорогдож үлдэх миний цаг хугацаа. Монголын хээр талд нүүж буусан морьтой удмын сударт шингэж судсанд сохилсон түүхийн цаг хугацаа. Түүний дотор төвөргөөн нь сонсогдох тэмцлийн уухай хадаас нь дээдэс минь тэрнээс чанагш Тэнгэрийн цаг хугацаа. Хангалын хүзүүнд зүүж алдсан уурга шиг үрсэн залуу насыг минь өрмөн өргөж явах үрдийн цаг хугацаан доторх үргэлжлэх цаг хугацаа. Үхэл төгсөх биш эхлэх цаг хугацаа. За баярлалаа. За Торойдо баярлалаа амжилт хүсье. Одоо өвөр Монголын өөртөө засах орны Улаанхаада аймгийн Баярам баруун хошууны харьяат залуу яруу найрагч Чонсын Сарангоогоо урьж байна. Шүлгийн сонсцгоё. Гэрэл орчлагын төлдөр утга танаас эхэлж төрнөм. Гэгэн насын торгон мэдрэмж танаас хүрсэлж дэлгэрнэм. Гүүн чэлийн чинкэр мөрөөсөл танаас дэлвэл чичгэлнэм. Гоо сэтгэлгэн содон мэдрэмж танаас л гангарч урганам өх хормын. Усны дуулаана ургах өвсний чимэн дэвтэрнэ. Өвсний тэрүүнд өнгөх үүсийн чилэн догдлно. Үүсийн зүрт гогцоорох уусынхаа бодол даруусна. Бодлын хонгүүн чулуучих хүн мөсөө нашаалам өх хормын. Сарны ихэлтэй салханд нүмжих хайраа юулах гэж сархтын намтай амьдралд цагаан мөрөө үлдэх гэж наран тавин буучиндаа нэргийн шидийг явуулах гэж найман жүгийн борхтоос амар амгуулан ирэх гэж өх хорн тандаан би үрийн жаяатай ирсэн юм. Өх хорн тандаан би энхийн уяатай төрсөн юм. Жигүүртэй хүчтэй шоудын хаан сэтгэлийн тамирыг чангалах гэж
Жүрхэндээ тэнхээтэй хүн ардынхаа амин тэрнийг ришүүлэх гэж жүүдэндээ сүжигтэй өвгдийнхэн гэгэн сүнсийг амаржуулах гэж жоледа нартай үрийнхэн боён жаяг тэгшлэх гэж эх хорн тандан би охин тавлантай ирсэн юм эх хорн тантайгаан би ээжийн хэлхээтэй төрсөн юм нарны алтан сормос шүүдэр ихшэн хүлэхэд нанжид нэрсэн айлууд саалын намтаар чангдуурхад наадмын дуграатай нутга бүхийн нураагаар сэрэгхэд 8 жууны дэртэгээс нууц тавчаан үндэлчхэд эх хорн тантаан би хүүгийн ёсоор сүхэрсэн юм өнхийн бөвөө өвөртөн эрх унах шиг сүгсэн юм сарны сүүн туяа алганы минь хөд дугжирхад салхины торгон амсха чичигсийн жүүдэн жадрахад уртын дууны ураанхай ахтын талаас уянгархад аялгууд хуурын нэг шиг хоёрхан чавхсанд хөглөгдөхөд эх хорн тандан би өрийн тангараг өргсөн юм эх хорн тантайгаан би элгэн холбоотой төрсөн юм гажрын тамга чулуудынхаа хагархийн харж төвтгөө болохоор дэлхийн дөрөө улсын хаан үнчирхийг нь үжиж дасгүй болохоор тэнгэрийн унаа шовуудын хаан унтхийг нь төсөөлж жорголохгүй болохоор бөмбөрчхийн бөөр нутгийн хаан элэгтгийн жүсэлж жүрхэлгүй болохоор эх хорн тандан би энхийн жаяагүйсэн юм эх хорн тантайгаан би эсэллийн дэмбэрэлтэй төрсөн юм үүрийн тунгалаг шүүдэрт нь наран багсан эх хорн үжимж төгс байгаалд нь утга багсан эх хорн үн тунмал саранд нь туулай бүссэн эх хорн үлэмж төвөлдөр үжсгүлэнд нь хөлөг янчаас нь эх хороо. За баярлалаа. За дараагийн найрагч Завхан аймгийн Отгон сумын угуул Сариудын чигнэлт яруу найрагч Аюушин Анхбаатар. За хуртын дуу гэж үлэг дуудъя. Хүн төрлөختний хүн чанарыг хөглөж дуулсан хөхөл бүр сарны дад туяаг аргамжиж дуулсан хөдөө талын хадагн зэрэглээг сөхөж дуулсан хөхүүртэй аригны агсан цалигааг дарж дуулсан алдуурчва адуу ижилдэн нийлэх өмг аялгууд хуурын зүнгөөр аргадж байх уян уртын дуу хүн нүгүрэн өлгийдэж дуулсан хөхөмдөг тал сунаж дуулсан хөх чун улиж дуулсан хүн хүндэн итгэж дуулсан янгэртэй уулын зарих шорон хайлж байх яргай занданы үнэр анхилж байх уртын дуу гоохтын үзэгсэлтэнд энэгшиж дуулсан гойлонгоо ирчүүд аргадж дуулсан галтай тулгандан дулаацж дуулсан ганцхан амьдралдан үнэмшиж дуулсан үрдэн үлдээх гүн ухаан үнэн нуугдсан хувь заяа уртын дуу нарны тоос үнэртэх тэнгэрийн зээл рүү өксөж дуулсан нүүдлийн цувaan ажиллах талын ингээр затсаж дуулсан нүнжигтэй хөвгөд ганцны гашаар эсгэрч дуулсан мөнгөн баавартай эмээлийн дөрөө гаршиж дуулсан сэтгэлтэй нэрмэлтэй хүмүүн сүсэглэж байх зураг сүсэгтэй уулнан сүрэг согоо идээшилж байх төөрөг уртын дуу 93 наадмыг эхлүүлж дуулсан эртний цаг хугацааг элэж дуулсан цадигтай их төрийг тамгалж дуулсан затсан шагайгаар дөрвөн бэрх буулгаж дуулсан тэвэрт минь багтаж байдаг тэврийг минь тэвэрч байдаг уртын дуу гэдэг чинь зүрх сэтгэл рүү шуурч байна зүүдний хоргонд халилзанхан замбуулан хэмээхээр цуурч байна Монгол хэмээх нэрний сүнстэй хамт байна уртын дуу гэдэг чинь морьтой хүн ирж ухад саахалтын данаас таниж байдаг
уулсын дээгүүр нар мүлхэж байхад ухтаа дээж минь алхаж байх шиг дотнохон байна. Уртын дуугдаг чинь. За анхаатартаа баярлалаа, амжилт хүсье. Одоо Дундгой аймгийн сайн цагаан сумын угуулаас Сэродын болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагчид зохиолч Андрийн Сүглэгмаа. Хүндүр сэтгэлийн нэхэл. Унагны туурай шиг зөөлхөн чулуудын зүрхэнд хурын үлсэн цохилсоор байхад уйхан багын минь өндөгнийхээ маргадын зүүдэнд хадгалаас тайл байхад 9 эрдний чулуудын шид ховс мөн хянзааран оршсоор л байхад ертөнцийн хурлаас ангид мөн чанаран гээгүүл байхад нутгийн хуйлгаан чулуудыг минь хаашаан нүүлгээд одчихоовэ. Нүүгэж цоролцсон өвсний хүндүр үнцэн хаг задлан мэгсээр л байна. Өвдгийгтэн чимэглэж төмөн эрдэнсээр хуцсан юмсан их орон минь. Өврийгтэн цөлмсөн үрсийнхээ тэнэглэлд гомддоггүй бидтэй та. Өнгө мөнгө ирээлжилсэн нангад зээлийн гудамжаар өнчин охид шиг бүлтэлсэн өнгөлөг чулуудан хинээс би нэхэх вэ. Цэцдийн моторт хөлбөрсөн мэрэгэн цагаан чулууд нь цэргийн хүүгийн амар мэндийг хөгшин ижидэн хилмэрчилсээр байхад цэцэг шиг охины алганд хөлөрсөн амраг хонгор чулууд нь цэнийн талд айлгэр болж сүйр хийгэл зөвгөн суур байхад хүй дарсан бурхан чулууд минь хаашаан жигүүр ургаад нисчхээвэ. Хөх тогрууд чинь өндгөн дарахаар зэгснэг чин цөрхөрсаар л байна. Тэргүүнийг тань гойж эрдэнсээр хулцсан юмсан их орон минь. Тэврийхтэн хоосолсон үрсийнхээ монхоглолд шархирдаггүй бидтэй та. Хаадийнхан тамганд гялалцаж дэлхий дахныг хураалцсан хаттын хан хурунд гялалцаж дээд удмыг бүхлэлцэн атлан жууд тэргээр ачуулж харин лангуун дээр мөсөн чихэр шиг өрүүлчгээд шунал хүслийн харцанд жиндэн гэлтгэн хийх чинь үзмээргүй л байна. Дурлалын нандин сэтгэлд дуртгал болгон үдлэгдэж дуу жаргах нутагтан эргэн учирхийн ерөөлн байдаг атлан дулаан халуун орнын дун хисаатай мөчөөрхөж дуун чанга эмсийнхэн наашинд хаг бутархыг чинь хармааргүй л байна. Замбуугаар нэг цацагдсан алаг чулуудан салхин зөгөөд ирэхгүйгээс л хойш задарсан биднийгэн их орон минь эвэлсээр л байна. Зангирч өмөлдсөн амин эрдэнсэн тэнгэрэн дагаад авчрахгүйгээс л хойш залбирч намжлах сөхөөгүй үрсэн их орон минь өмөр суурл байна. Бурнаасан хөдөлсөн чулуу 3 жил уйлдаг гэдэг. Уцааш тавхийг учралсан буурал дээдсийн захиас үнгүйдвүү. Алтны үнэтэй чулууган ижи орон минь дахин ургуулсан ч амны нэхэлтэй түүнийгэн өдөр шүнгүй л харуулддаг гинэм. Сувт хэлгсэн дээлийн шаглаа шиг чамин тансгийн их орон минь суугаад босоход хөлтөр шаргсан чанад нууцын үлгий юмсан чулуу таалцж ирхэлсэн дурсамж хуарлах эрднийн тоглоомон чухам хинээс нэхэх вэ ингрэн тэмтэж хоолон зангирсан их орон минь. Баярлалаа. Болор цомдочин 3 наадмын 2-ын даваанд шүлгээ дуудах 6 дахь найрагч. Дорногов аймгийн угуул Сэродын болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч сэтгүүлж Энхбаатрын Эрдэнэ далай.
За усны амьсгал гэж хүлээншээ. Борон тусал дотор суухад далайн гүн амьсгал сонсогдож, балар гүн ёроолт нь загсны солонгон зүүднүүд сэлэн, дөрвөн тэр бумын галуудыг хуруугаа нуглан тоолоход, дөрвөн далайн цастад хураан номын хуудас шиг уншиж болно. Их усан цэлэлзэх тавцанд далайн амьсгалыг ихэрлэн шүхэрлэн буух борон туслаас тоолж болно. Ижийнхэн бид хувлан гэрэл тусанд нь бийжээд илүү дутуугүй он цагт мэдлэгэн хүлээх нь сахал очих чимээтэй 10 сарын өдрүүдийн нарыг ууланд тогтоон тоолоход амьдралын явдлууд суудал зэхэн нэрийг минь бэлдсэн байдаг. Ижийн дотор цэлэлзэх гэрэл тусны амьсгалыг ил жаргалт дүрийг үүсгэвч би нулимсандан хадгалсан байдаг. Намаг чигийн усанд өвс ногоон хэнцэрлэн дэлгэрвч наран шархан сөнөөл мэт хорхой бүгдээр ёолж сурцгаан саран нарны хормуудыг судасны хэмээр тоолоход салхины суудалд хөрсөн усан шөхрүүдийг харж болно. ертөнц байгалийн сав шимийн амьсгалыг өрөөсөн тунгалагшин бодхоор сэтгэлд лусын сүм үүснэ. Гал ус туучсан нүсэр түүхийн цус нулимсан хатаагүй гарт минь зориг байвч нулимсаан би гараараа арчном ган элдийг усанд ширээж гал тууртуудаач цэнгэг усаар ундаалном газарт тулж уссан ташуураар заасан зүг бүрийг үүсгэнэ. Хүрээлэн цэлэлзэх усны амьсгалыг эргээс сонсож хүчит байгалийн явдал дөвгөд минь хүний түүхийг амраана. Усны амьсгал, усны амьдрал, ууршин буй мөнх усын мөнхийн хөдөлгөөн үзэгдэхээр тэнгэр тогтсон үйл агаар хэмээх хуурай усны үйл. За баярлалаа. За баярлалаа Эрдэнэ далайтай амжилт хүсье. Одоо дээд Монгол улсын яруу найрагч, Монголын зохиолчдын эвлэлийн утга зохиолын төлөө хошоо шагналт яруу найрагч Балжийн бүргэд Эх орны минь хэц. Тусан бороо дээлийг минь чигдүүлэхэд өвс ногооны өнөрт сэтгэлийн минь жүгөр урган эгшиглэн юм шиг болжмор моддын навчс хөглөхөд хүнээ оршихуу салхины өнгө шиг тэмтэрэгдэн кэр тал дээр би тэнгэрийн зам задгаалж сансрын орон зайгаар үйлс хөлөглөл намсгалж хүнээ оршихууд жаргал зовлон хоёрыг хундаг дарс бадаг шүлэг шиг балгаж бас тэрлэж догширноо. Намааг ширхэглэн залгихаар отож би өт орхоо газрын гүнээс хүлээж ядгадан зүйдний минь бурхад толгоог нь тасдуулж нарны гэрэлд шатнаа. Нанчтан халуурсан би үзгэн шүрч ширээ тохиолдон цаасцуулж цасны эмэр цусны өнрийн тухай алтан гадас одоор шонгзоож долоон бурхан нодноор зэлэн чимж найрган бичиж хөлөг морнохон жолоо өргөхөд дэлхийг аргийн үйднээс хоймор хүртэл эх орн минь хицэн татнаа. Ядам хуруугаараа нь шившиж өргөсөн сэржимд минь уулс соттож далаа цэлгэнэ. За баярлалаа. Баярлалаа. Хөвсгөл аймгийн жаргалан сумын уугуул Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Хэлвичгийн ухааны доктор Дагиразан Нэмдорж таныг хүргэе. Зам зуурын 6 бадаг хэмээх шүлэг дуудъя. Тооноор унсан алтан хараацайн тунгалаг сүүдэр торн тэргдөх бэлзуухан далимит санд чин дэвэд төд удалгүй сөхөөтөө хаяагаар шурхийн гарч чадхад тогоонд хөрвүүлсэн сүүний хөөс цочин хагархан сонсогдон худагч итсэн хурамс тэнгэрийн хуйлгаан одод харанхуйг нэвтлэх луугийн од мэт очиртон ширтээд хугас бололгүй нээлттэй ангараар гялсхийн харваж дүггээд хуучин зөвхөн цутгсан шинхэн зол бадамлан асхан үзэгднэ. Аглагт зүрмгэлсэн 7 сарын ногоон салхи аргат нь туурдах үлгийтэй үрмэд үнэгчлэн зүүдлээд асар удалгүй окторгын чөлөөгөөр сэвхийн сэрж сэвшгэд аюулхай цээжнээ хурсан амин урсгал долгон давлгаална. Манан думбсан түнэр хөвчийн мэлмрээ харц мүсэн туйлах тонимл нулимс мэт болоршин мэлрээд
мөч бололгүй мөчөрсийн зайцаар гэлтгэнэн урсаж эхлэхэд махан биег минь хурсан шунхан хэлхээ зогсос хийгээд түргсгэн мэдэгдэн хязгааргүй цацарсан орчилд оршихуйн аялгуут эрчим химжээлшгүй замхрах химнэлт тавиа мэд тасалдан сарнаад хорон бололгүй цагийн дүрлэгээр нэлсхийн нөмөрч бүрхэхэд хоосон чанарыг таньсан хотогт бэлгийн чандад бясалгана. Оддын хуйлраа моддын цагираг ус хийгээд үсний эргүүлэг орчлон хорвоо өндөгний хээгээр авраг том зүрэг шиг лугшин оройноос үлмээр рүү эрчим урсаж хадч болоод хам тамсгал нам орой ганцхан оршихуй гэж үгүй оргүй хоосонд бүгд нэгднэ. За баярлалаа. За нэмдэрчтэй баярлалаа. Одоо Төв аймгийн Баян Чандман сумын угуул яруу найрагч Цэдэн ишийн Бурма таныг микрофоны өмнө өрж байна. Отгон тэнгэр уул шүлгээ уншия. Үйлсээ зэрэгцүүлсэн цасан титэмтэй үнэн сүчээр сүлүүлсэн очир байна. Үлэмж төгөлдөр Монгол үндэснийхээ үйлс даяаг нь даасан хайрхан минь. Иргэн тойрон хүрээсэн далаагаасаа ихэлж цохойсон их газар итүүгэн ингэр бэлдэн тоглосон отгон тэнгэр ээжийн минь хайртай төрсөн нутгаа. Цалин цагаан тэргүнтэй хайрхны минь цацалт баяжсан сал буурал зулайн цацхан гялтгансан оддын оршлонтойгоо цавцаан гялалдсан самхраад оноор тэнгэр исгээд од харвах нь тэхийн зогсоолынх нь тэрүүхэн таагддаг тэмээ цагаан үлсийн дундаа тэргүүнээ өргөн буй дагшин богдмын тэнгэрийг исүүлсэн цагаан заадастаа тэрбум одоттойгоо айлсан буй тэргэл цагныхаа мэлчинсэн туянд нь тэнгэр газрынхаа савсгад оршином. Эвчгэн халд нь ишгэгцэн үлсэн эвшигт суняан хөөх оргилд нь үүрэн зассан хүчит жигүүрднүүд үйлсээ сэвэн дэвин нисэлсэн мөсөн зулаатай отгон тэнгэр хайрхны мөнгөлөг зовхноос нь мэлбэрсэн усан мөнхийн идтэй мэлтгэнсэн аршаанаараа мөнгөд дархлагдсан амьтд нь умдаалан ян халилынхаа сууранд нь сэрччихин янгрын сүрэг дүүлэн хараалтад эмдэг уйдтай ихэр вамсан бүрүүч энэ л ууланда ислэрэ мхийнэм наран талиотон намилцсан нуурууд нь найм завхст нь туяран мэлтгнээд сайхан долоог нь хадсан иргэрээ саль хүлгэлсэн арсан ангилаад хутаг тувилгаад нь эрдэмлэг уйсаа хуримтлуулан тагсан очирван хайрхан үжлэн дуул усаараа хүрээлүүлэн үлэмж сайхнаараа шүтүүлэн оршином. Эргэн тойрон хүрээсэн далаагаасаа ихэлж цохойсон их газар итүүгэн энэ дэлхийнхээ илээсэн дүүхнээ ихэнд нь тахиулсан очирван хайрхан ингэр царамд нь тоглохдоо ээжийн минь их цалилд нь ихшлүүлсэн цуурайг элгэн хатнуудаа дамжуулан хадгалсан энэ л миний шүтэн отгон тэнгэрээ. Их баярлалаа танд. Дараагийн эрхэм найрагч чавг тавцгаая. Өмнөг аймгийн Булган сумын угуул Сэродын нэрмжтэй шагналт яруу найрагч зураач Төмөрийн Бадхүрл загасны нүцэг аж төрнөм гişүлгээл. Задгай тэнгис шиг амьдралыг бүхлээрийн ширтэж залгилах давлгаат өдрүүдийг нь нулимсэг хэлхэж зах хязгааргүй орон зайд нь амсхийх чөлөөгүй загасны нүцэг үнэн аж төрнөм гүнээс гүн харанхуйд зүгжгэн алталгүй гэрлийг хаанаас жол олно гэж сэтгэж гүйцэд ирдэг цаг хугацааны шуурнаас нь дэтчилгүй гэтлээд л гарандаа гэж өөртөө итгэж амьдран захлаа нисэх хөндөрт санаархалгүй цалгих усныхан орон зайд дураар сэлж цасан бодруулах үйлсийн аранчин чуналгүй цацран өсчих хувь тавилангийн туслуудаа залгил нам хагас санихтлах замаасан хазааж халимны дотор эсвэл загсчны торонд сэрэх хазааргүй өдрүүдийн мөн чанарыг таних хайртай бүхнээсээ ансиг бололгүй ширтнэм.
Орчлонго бүхэлдэн нэг л өнгөөр харж олонний дунд өөрийнхөө л урагшлнаа. Он цаг элсэн ширхэг шиг урсхийг ажин огоорч гээхийн замыг тунгалагшуулж амьдранам. Гэрлийн хугаралд дайвалзуулан цэнхэр дэвдэт сэнгэх гэнэн залуухан загаснуудыг хайрлын ширтэн өрөөлийн зангуун дунаад алдчихгүй гэж бодон өнгөрч хормуудадж ирмэх чөлөөгүй оршином. Нүгэл буйны хоёр шувууг нүд цавчлгүй хараацалж нүүгэлдэг сүүдэрт нь зүлгүүсээр л хоцорно. Нүцгэн хорвоог нүцгэн лүтгэхээр санаж нүд шиг тэгхтэн би загсны нүд шиг үнэн амьдрнам. За баярлалаа Батгүрэнтэй амжилт хүсье. Одоо Говьалтай аймгийн Чандман сумын уугуул Цэдэн доржин шагналт яруу найрагч Батсүхийн Эрдэнэ очир. За бодол доторх цагаан дарх гэдэг шүлэг гэлье. Бодол дотор минь бодгөрөөс янзгалахад Бурхны зүү мэлмэнээс бадам лүнхай дэлгэрнэ. Бодол дотор минь бадам лүнхай дэлбэлэхэд Бурхтын хайр нэгүсэл бодмөрт ховлон. Бодол дотор минь намрын сар залархад Бурхны лагшин болор мэт тунгалагшин. Бодол дотор минь болор лагшин тунгалагшхад Бурхны сэтгэлээс цаглашгүй цагаан гэрэл түгэн. Бодол дотор минь цагийн хүрдэрэхэд Бурхны алгандах нууц мэлмий гэрэлтэн. Бодол доторх 7 мэлмийн чандаас Бурхны доторх 4 чанар танигдан. Бодол дотор минь цэцэн ухаан хуршхад Бурхны баруун гарт цэцэг ишнээсэн дэлбэлэн. Бодол дотор минь цэцэг навч амилахад Бурхны хүч 6 зүйлийг нэрнэ. Бодол дотор минь цагаан лаваа гიშгэлэхэд Бурхны 16-таас цагаан сүү билэн. Бодол дотор минь цагаан сүү амташхад бодлоосон жилүү наслах шид хүчийг өрөөн. Бодол дотор минь цадраг бүхэн цацраг бүхэн додорход бэх луга бүхэн танан өнгөөр гэрэлтэн. Бодол дотор минь гэгэрлийн өвдөс оршиход бодол дотор бүсгүй хүний гоо сайхан мэдрэгдэн. Бодол дотор чандман эрдэм дэтмэлхэд босоо цагаан заяанд хүч чадал бэлэгдэн. Бодол дотор хурсан хүч чадлын язгуураас бод цагаан бүсгүй авралт мутрааран ажиллах цаглашгүй бүхнийг цагийн цэвнээс хамгаалсан цагаан сүт ижимэн цагаан дарх болно. Баярлалаа. Хөвсгөл аймгийн Жаргалан сумын уугуул сэр удын болон алдан өдөс шагналд зохиол чарв найрагч Цэрэн Найдмэдийн гончиг. За. Урт замын тухай шүлэг гэдэг шүлэг хэлье. Уртхан тусмал энэ зам надад улам багтай байна. Удаанаар чамайгаа тухтайхан бодож л явах юм шүү. Харгуйн үзүр хол гэвч ийм л бодолд богиносоод ирдэг. Харьцангуй онлыг ахаад л нэг батлах юм шүү. 3 өдөрчин газар гэлээч ганцхан бодол товрохгүй яа. 3 цагийн энтэй тэнцээд ирдэгт гайхах юм шүү. Игт жилийн газрыг хоног хормоор сааж 90 сан хан харангуй нууцыг энэ л гэдгийг нээх юм шүү. Алсхан тусмал энэ зам надад улам маятай байна. Агиухнаар чиний тухай бодож л явах юм шүү. Жирэлзэн өнгөрөх хот тосгод бүхэнд ханаан ширлэж амжаад зэрэгцээ ертөнцийн онлыг өөртөө батлах юм шүү. Өртөөн дээр надтай хамт унаа хүлээж зогсоо чамайг өөрөө би галтэргний цонхоор хараад өнгөрөх юм шүү. Хурдлан өнгөрсөн унааны бүхээгт чи сууж байна гэхэд хуваагдсан орон зай доторх хувь тавилангаа шоолох юм шүү. Уртхан тусмал энэ амьдрал надад улам үнэтэй байна. Уужимхан амьсгал таттлаа чамайгаа л бодох юм шүү. Бодтой бодгүй алийг нь дэнслэхээ эргэлзэн зогсох Бурхны юм бодлороо туулсан амьдрал минь л жинхэнэ гэдгийг батлах юм шүү. За баярлаа. За баярлалаа гончигтай амжилт хүсье. Одоо Хинтээ аймгийн Галшар сумын уугуул Монголын зохиолчдын эвлэлийн болон алтан өдийн шагналт яруу найрагч Дамбын Одог Ирэл. Амин сүнсний шүүх хэмээх шүлэг хэлье. Хүн та өгснийхөө дараа сүнсний шүүхээр орно гэдгээ мартаж болохгүй. Хоёрын бодрлоос. Амин сүнсний шүүхийн хаалга нээгдэхэд өөхөх төрх хоёрын дэргэд амьдрал зогсч байдаг.
үнэ тугал хоёрын дэргэд чон улж байдаг. Үхээ төрнө гэж цагаахнаар бодож байдаг. Там деваажин хоёрын хаалга нээгдэж байдаг. Цогсон зүрхнээс сүнснүүд пуужин шиг нэсэлдэж байдаг. Ань зовлон жаргал хоёр тэнцэж ядам байдаг. Амин сүнсний шүүх гэдэг төөрөг заяанасаа хэтэрсэн хүслийг хэмждэг юм. Заяа тавлангаасаа хазаасан шунлыг дэвсэлдэг юм аа. Амин сүнсний шүүх гэдэг уур омгоор ухаанаас охолж мухарцсныг хилдэг юм. Зураг төөргөөсөө төөрсөн дачаадыг шүүдэг юм. Амин сүнсний шүүх гэдэг гоо үзэгслэн цаг хугацаагаар хэмжүүлдэг юм. Чон шиг хиймэрлэг ирийг эрсдэхэд дэнсэлдэг юм. Амин сүнсний шүүх гэдэг өнө мөнхийн жаргал зовлон шүүдэг юм аа. Амин сүнсний шүүх гэдэг эхлэл төгсгөлгүй их хайрыг хэмждэг юм. Аз жаргал хиймэр хоёрыг шүүдэг юм. Амин сүнсний шүүх гэдэг зовлон зүтгэр хоёрыг шүүдэг юм аа. Амин сүнсний шүүхийн хаалга нээгдэхэд бурхан зүтгэр хоёрын дэргэд худал үнэн зогсож байдаг. Бүх төр эмээгийн харц сонгодог баримт болж байдаг. Баатар эрлэгийн хаалган дээр алуурчин гэж дуудуулж байдаг. Бүтээсэн зовлонгоо далуучандаа тээдэг гэж сүнснүү шүмлэлдэж байдаг. Буруу зөв хоёрын дэргэд хүмүүсийг оршуулж байдаг. Амин сүнсний шүүх гэдэг хуучин шинээр солих мэт эхнүүдлийг хэмждэг юм. Ном сум харах мэт үхлийн хөдөлгөөнийг хэмждэг юм. Амин сүнсний шүүх гэдэг хувцаа солих мэт үхлийг дэнсэлдэг юм. Хар гэрээс суllагдах үхлийн эрх чөлөөг шүүдэг юм аа. Амин сүнсний шүүх гэдэг шин хутаг төрөх мэт гэрлийг хэмждэг юм. Хоёр бүргэд зодолдох мэт мэдрэмжийг дэнсэлдэг юм аа. Амин сүнсний шүүх гэдэг эрэм хоёр дур тавих мэт тайвшралыг шүүдэг юм. Орчлон өөхөх төрөх мэт солилцоог хэмждэг юм аа. Амин сүнсний шүүх гэдэг ганц адууны дэргэд чон нэвшээх мэт агшинг дэнсэлдэг юм. Таны хоосон бодол мэт соронсон долгионыг хэмждэг юм. Амин сүнсний шүүх гэдэг оюун сэтгэхгүй цагаахан хямрал мэт жингүүдлийг шүүдэг юм. Амин сүнсний шүүх гэдэг амьд амьдрал амин сүнсний шүүх хоёрын дунд үхэл энэмсгэлж байдаг. Амин сүнсний шүүхийн хаалга нээгдэхэд амт үнэр хоосон чанар хоёрын дэргэд цаг хугацаа зүрхийг зогсоож байдаг. Ясан сүнс махан сүнс хоёрын дотроос амин сүнс нисж байдаг. Ядарсан жаргасан гэж тодорхойлогдох хүмүүсийн дунд сүнснүүд хөвж байдаг. Амин сүнсний шүүх гэдэг нэгэн насны амьдралд ялсан ялагсныг минь шүүдэг юм. Амин сүнсний шүүх гэдэг мөнх усын 7 уюудмын яд гавьяаг дэнсэлдэг юм аа. Амин сүнсний шүүх гэдэг төгсөхгүй амин сүнснүүдийг захирдаг алтан хууль нь болдгоо. Сүнсэн бит хүн та амин сүнсний шүүхээр орно гэдгийг бүү март хязээч бүү март. Амин сүнсний шүүхийн хаалга нэгтгэхэд. За баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье. Та бүхний өмнө одоо Хэнти аймгийн угуул Сэрүүдийн шагналд болор цомын эзэн ариун наригч сайн жаргалын начин говийн догшин ноёудагт Дөлдөөтийн Данзан Аравжаагийн 220 жилийн болж байгаа мэнэ. Тэгээд дорны дүлгön тайлгарлагдаг шүлэг уншия. Дорны дүлгön тайлгарлын мөн чанарыг нэгчихэд адуу хөрвөөхтөө огторгууд зэллэх тогруудыг нь харж хаад цэлэлзэн бөөнөлмсөндаа тэдний дэвлтийг батлаад ахиж энэ оронд төрөх юм шүү гэж үрсэхдээ цээжиндэх гүнга шилгэн сэгсрэг шиг салхитаа орших юм. Дорны дүлгön тайлгарлын гоо сайхныг амтлахад өдхөн онгон шугууд тань нэралсан согоо өндөр тэнгэрт ч нэрхлэх солонгыг халуун хэвтэртэй ажиглан ширтгэхтэй хаврын хөрснөөс саялах яргуйг үнэртэж тайтгарсан өглөөтэй цугарших юм. Дорны дүлгön тайтгарлын гүн ухаарлыг харахад урсгалаа элдэн холын холдодогтоо эрг хөвөнд эргэстийг нарны гэрэлд хураалсан эмэг ихийн амин чүгмэд дотн зөөлөн сэвшээндээ
Өрний шуудын далавчийг амраасан гол мөрөнтэй цогорших юм. Дорны дөлгөөн дайтгарлын залбирал мөрөглийг сонсоход сэрд сэхэрхэ мэдэрсэн бүхэнд хаалган нүргэлж нээлттэй сүм дугны алтдсан ганжир дээр арвж явах хутагт үргэлж мөнхийн төлөвт хоосон чанарыг эвслэхэж үлэмжийн чанарыг даадуушир ятгаар хөглөх шиг зэрэглээтэй цогорших юм. Дорны дөлгөөн дайтгарлын дотоод шаналн гүнэрлэхэд тэмдгэрч буй үүрийн манан ажид зогсоо буг тэр дээрээс ертөнцийг гаргадад суугаа хүмүүний зүрхэнд засны өчөөхөн туслаар хорвоог дүрслэж урамтах нь цэцгэс тэрвүүлсэн бороог тосглууга дүүрэн чанартай орших юм. Дорны дөлгөөн тайтгарлын уярал догдлолыг хэмчихэд будан думбад зогсоо толгодын хэвэлд буцагрэхгүй он жилүүдийн шуургыг сүрж орчлонгийн удмыг давхаалдаж үлгэр зүүдийг тээсэн одох хэрхийг тэнчээсэн цагаан тэмээний нулимстай цогорших юм. Дорны дөлгөөн тайтгарлын сэтгэлийн айзмыг тэмтэрэхэд цээж нэмэн чандах халил байцад цуцаж хизээж үзээгүй далжигүрээ амраах гэж өд сөдөрө бодлыг минэлбэж норьсон яруу найрагчдын ганцаардал өндөр тэнгэр эгэл утхыг очроор зангидсан уустай цуг орших юм аа. За баярлалаа, начиндаа амжилт хүсье. За ингээд Болор цаамд 43 яруу найргийн наадмын 2 дугаар шатны эхний дүүцийн найрагчдынхаа шүлгийг та бид хамтдаа сонсцгоолоо. За ингээд Болор цаамд 43 яруу найргийн наадмын маань 2-ын давааны 2 дахь дүүцийн найрагчдаа дуутахад таата байна. Микрофоны өмнө Дундгой аймгийн Сайн цагаан сумын угуул Сэродын болон Монголын зохиолчдын эвлийн шагналтай яруу найрагч Эрдэнэхоёрын ган тулгыг өрж байна. Цасан дундуур нүүж явна би. Цан хүүрэгдсэн хүлгээ үүлэн шонгоос уяад. Цагаан уулынхан тэргүү мэтгэгэн дүрийг амарлуулан. Цагирлж иргсэн огторгын хоймор тазаар зангидж суугаа. Садиг төвгийнхэн бодолд ганцаардл тэн нүүж явна би. Ханын ширээр тамгалсан гэрийн буйрмын онгон хэвтэй. Хайраар жигүүрлэж өссөн багын дутгал минь цагаан хээтэй. Хадаг сэмэрч төөл суучирсан овоо толгод минь цагийн хэлтэй. Хан орчлон гороолж яваа цасан тэргүү миний айлтай. Нуурлаа төлдөг цагийн жам жавартайхан норчлонд нулимсан хаан унахыг тэнгэрл мэднэ. Нух хөндөй бүрхсэн их цасан дундуур номорсон эртий ганцаглан нүүж явна би. Боронго дундуур нүүж явна би. Буйлж мэлмэрдэг улаан ата тэнгэрийн зэлнээс аргамжаад бусдын төлөө сэтгэлэн түүдэглэж хорвоогийн дунгуй гэргүүлэн бударч цайв хурмстын галыг алтан харганаар манад суугаа. Буурлангийн хэнгэгэн зөнгөөр сэтгэлэн тэнчээлэн нүүж явна. Салхины хөлд зүсэн сортуулсан дэрс бүхэн минь усан амтай. Санааны холд үгэн сойсон дээдэс бүхэн минь уулсын интэй. Сажилд хүрдэг замын тэртээ нүдгүй цагаан шуургахтэй. Санамсаргүй тодроод ирдэг тэнгэрийн яриа миний хэлтэй. Эртний санаа давсан байх шиг сэтгэлийн улаан тооноор эргэж тойрох цагаан шувууг зүм мэдэн инлэн хайлмаар үүлэн цагаан боронго дундуур эхлэм бурамтаглан томж нүүж явна би. Будраан дундуур нүүж явна би. Бусдын гмиг салхиаран тэрсэн мөн чанаран өрхөөд бууж мордох цагийн хэцээс олмон чангалж мордсон хөх сарам дунаагаан юулж хөлгүй талд бодлоон тулж суугаа. Хөх тэнгэр аавынхаан цөөн үг шиг нүүж явна. Нэлэн хүйлэн асгарах нарны дор хүмүүн бид ганцхан амтай. Нэгнэн хэмлэх цагийн бодонгуйд халтар манкар минь хантай. Халуун дулаан сэтгэлийн цаанч хүйтний эзэн отон байдаг. Харгуй дардан замын цаанч ургаач урган байдаг. Эмээлийн бүргмэ докторгын өнөөр нисэн ирэх ингэн цагаан туйлаадсыг газар мэдэн эмнэх адил зөөлөн будраан дундуур эл цагийг эдгэн нүүж явна би. Цайван будрхон цагийн хөлөөр сан хүүрэг савсан хүн цагийн хэлээр
Саглашгүй гэрлийн талмын цэлим байна. Цасан дундуур нүүж явна бид. За баярлалаа. Одоо Монголын зохиолч Дэвилийн шагналтай Болор цомын эзэн арван найрагчид Түүхэн ухааны доктор Доржундынгийн бол тухайг шүлгээд дуудана. Эсийн нүдээр харавал гэж шүлэг уншаа. Эсийн нүдээр харавал энэ бие минь орчлон юм. Игшин зургийн амьдрал минь илчилгүй олон галав юм. Оюуны хумах тарих минь онгод тэнгэрийн орон юм. Олдсон би лагшин минь олон амтны оромж юм. Биеэр минь нэргэх тус бичил ертөнцийн шим юм. Амтай бүхнийг умдаалсан амьдралд итгэх бүрд юм. Өнийн ганц хүсэл минь өнөөх ертөнцийн нар юм. Өнгийн зүн мөрөөдөл минь өнчин сарны гэгээ юм. Тэнүүн уужим амьсгал минь тэнгис далайн төрлөг юм. Тэвэрч хондог зүүд минь тэнгэрийн мөнгөн заадас юм. Тоогүй олон амтны тусын төлөө амьдрнам. Мэдэхгүй ч гэлээ тэд миний төлөө оршном. Ангар цээжний гүнэг минь адаг чуулганы мананцар юм. Намартай ганц дурлах минь нарны соронзон шуурга юм. Үрийн цэгэн тусал минь үргэлжлэх ертөнцийн элч юм. Ви түмэн бодгалын үхэл амьдралын хүрд юм. Цаг нь болохоор би унсан морой юулн цамцны цаадах ертөнцөж усан галав юулн энэ би задрахад эрх чөлөөгөн хайж эгнэх додох тэднийг эцгийн ёсорууд нь орчих цагийн ирэхээр ондоо би дорж эснэн мэдлэх үеэр нь эсэргэн төрлөө олно би эгэл бөөмсийнүүдээр энэ бие минь сансар юм эхлэл төгсгөл хоёр нь эргэж уулздаг хорвоо юм аа. За баярлалаа. Одоо дахин нэг Болор цомын эзний шүлгийг сонсцгоон Архангай аймгийн Хотонд цомын гунгуул Монголын зохиолчдын эвлэн болоод алтан үдийн шагналтай Болор цомын эзэн Монголын урчуудын эвлийн шагналт зураач Мягмарын Амархүү. За энэ онд чөлөөлөх дайны 80 жилээ болсон. Чөлөөлөх дайны 80 жилийн ойд зориулж буй цэргийн шүлгүүд бичсэн. Дайны шүлгнийхэн дээжээс уншээ дайны цагт эх орноосоо урвсан цэрэг хэлэх шүлэг байгаамаа. Цэргийн хээрийн шүүх. Хээрийн шүүхийн хоймор бурхан залардаггүй. Хээрийн шүүхийн хоймор буу залардаг. Хээрийн шүүхийн тогтоол цаасаар гардаггүй. Хээрийн шүүхийн тогтоол цусаар гардаг. Тэнд өмгөөлөх зүрх өмөлзөх уруул үгүй. Тэнд өрөвдөх харц өршөөх сэтгэл үгүй. Энд Есүс буддаа Мухаммед гурав ирж алтаар гуугач нэмэргүй. Энд ижиав амар гурав ирж цусаар уйлаач хэрэггүй. Урвахад өрлөг жанжин зэрлэг жанжинч болдог. Урвахад өрлөг жанжин эрлэг жанжинч болдог. Тэнд амар ярдгүй амаар ярддаг. Тэнд номоор ярдгүй сумаар ярддаг. Хээрийн шүүхийн алхыг дайсан цогтгүй. Хээрийн шүүхийн алхыг андан цогтөг. Энд үргэтгэхэд оршуулах нөх олдохгүй. Энд үхэхэд оршуулах хүн олдохгүй. Тогтоол гүйцэтгэгчийн мөрөн дээр чөтгөр суудгүй. Тогтоол гүйцэтгэгчийн мөрөн дээр төр суудаг. Тэнд бууны гохыг их орн натхна. Тэнд буруутны цохыг игэл олон хатхна. Тэнд нүдийг нь нух гэж хэрэг ирдэггүй. Уруугчийн ухархай гашуун байдаг. Тэнд зовлогыг нь зулгаах гэж үнэг ирдэггүй. Уруугчийн аюулхай хатуу байдаг. Хүүрийг нь тас хөргдөггүй. Нүглэн даагддаггүй. Нэрийг нь хүн хэлдэггүй. Нүглэн цагаатгагддаггүй. Түнд зул өргөдөггүй. Астдаггүй. Түүнд майн уншдаггүй. Хүрдэггүй. За баярлалаа амжилтгүйсэй. Завхай аймгийн Тосон цэнгэл сумын уугуул Сэродын чигрэл яруу найрагч Тогтох батын бүрв жаргалыг хүргэе.
хуучирсан бадгас. Нилэмгэр хөх үүсийг тогтоож дийлэхгүй сэтгэл. Нэвтийн цагаан бороонд чамаагаал санахгүй яах вэ? Үүмэн дайман явхад минь хийсгэлэн чимшиг орчлон дээр үүрээр тодорсон зүйдээ би хиндэ хэлж зүрхлэх юм бэ? Амраг минь чи яг одоо галдаа түлээ нэмээч. Айсын бурал он салхинд 100 жил ганцаардсан хөх хожуул. Хангинуур сүхний эрэнд бүхийж илчээ бидэнд өгөхөөр хагсан зүрх шиг хүлээж буйг мэдэхгүй өнгөрвөл хайрын шүү. Уйтгарт хөх үчээр хүндхэн манд хучигдсан умгар цагаан суурьнд минь ганцхан цонх гэрэлтэй. Урдын ерөөлт анчин ир өдий болтол ирсэнгүй. Үсэнд минь хатгсан цагаан уул гандах янз орчээ. 2 Түлээнд яваад ирэхдээ загас барьсаар ирдэг. Байгалийн аршинд хар хүмүн усанд яваад ирэхдээ шар модны үр түүж ирээд улаан цайд арглуулахад шаргал навчны давирхай урцд үргэн хан хийдгсэн. Дүнсгэр үзшин тундаслаг агаараас чамайг би ирнэм. Дүнз модон байшингийн ганцхан цонх гэрэлтэй. Зайгуул түлээчин чиний залтсны үнэртэй хөрөмнөөс зуны усан борооны сүүлчийн чигийг үнэртмээр байна. Би чамайг бодож байна. Төсөөлн дүрсэлж байна. Би бодолдоо түүндээ гинхнээр итгэж байна. Өр зүрхний хөндүүрээс гэвж салж юрж чадахгүй байна. Өчнөн удаан хүлээлээ. Чи минь хаана байна? 3 Хамгийн гэрхшээ хүч хан хурамстад би хамаг бүхнийг нийлүүлвч чамтай минь нүүхэн үгүй. Хуучин сүмийн дээвэр дор нууж хадгалах сэтгэлээ би хулсан лэмбүлэх шиг чиний л зүгт нисгмээр байна. Энэ орчлонд чамтай би хэсэгхэн л хамт байх гэж илэг цагаан захлаан дууг тэнгист хадахыг сонссон шүү. Наран яаж улааран тэнгисийн цаад руу шинхийг харах гэж. Наран яаж далайн чанд руу улааран шинхийг хараад нам гүмхэн суухтаа бурханд хамтдаа төгсөн шүү. Ансны навчин дор цас нов ногоонороо байдаг да. Ам халуун бүхнийг ингэрт чинь би нуучхаад галуу юусан бөмбөрцөг улайдаж хайллаа гэхэд ганцхан чиний ингэрт мөсөр дэгүранз бүтээж тавьмаар байна хайрт минь. За баярлалаа. Одоо Говьалтай аймгийн Бугад сумын угуул Монголын зохиолчдын эвлэлийн шагналд яруу найрагч эмч Бямбцогтын ган хөрөл. Их Алтан улсын салбар улсынхаа дунд амьдрагч элэг нэгт түмэндээ болон их хүмүүн лодонгийн төдүүгаан 90 насны хойд зориулсан өндөр алтан шүү хэмээх шүлгээ гэлье. Би уулсын шүү өөдөө өсгөн заяата өндөр алтан шүү. Нуурын шууд дагаж дэвэлзэн нутаг сэлэгдгүй нууцхан гонилж үгүй энэхэн тавиланда омгшин нисэн дүүлж чадахгүй дэм биш. Нэгэн насаар цармандаа хоргодон цагийн аясаар ховсаагүйдэн итгэнэ. Холн нисэх хүсэлгүйдэм биш. Их нутагтан игнэгт амьдрах тавиландан багтнаа. Би уулсын хойлог өөдөө өсгөн заяата өндөр алтан шувуу. Би үүлсэн шувуу үүлэн дээр үүрэглэж үүлэн дунд явгалсан үлгэр Деважингийн орны хилмэрч үндэст газрын алтан өвс эрдэнийн чулуугаар энэ хэн бие хоололдог эгэлгүй заяандан эсгичин тэнгэрийн гүнд нисэх хүсэлгүйдэм биш. Тэнүүн хязгаар нутагтан эдэшсэндэн ирэмшин талын удмыг туулах
жигүүргүйдэм биш тагт уулын хицэнд өдөлж гүйцэндээ энэгшин. Би үйлсийн хойлог үүлэн дээр үүргэлж үүлэн дунд явгалсан үлгэр Девачингийн орны хилмэрч. Би хормостын шувуу дагшин оршин багталтаа догшин алтан шувуу зүмбэр уулсын хэр дээр сүнс төрөм цасан шуурганд өдрийг өнгөрөөх нь миний амьдрахгүй. Сүрлэг мөрлөг сар оддын толой нөмөрч харц далдрам усан шамраганд үүрийг өгтөх нь миний нойрцгүй. Чулуун үер халил байц намайг тэнхлэн болгодог үүр гэрмэн юм. Тэсгэм хүйтэн эрчит салхи миний тэсврийг шалгадаг цаг хугацааны зардас юм аа. Би хормостын хойлог өндөр алтан нар алтарсан шилээс өнөмөхөд эх орнон мансан газрын амтай тэнгэрийн шувуу тийм ээ би өндөр алтан шувуу. За ган хүрэлтэд баярлалаа. Одоо Өөрхангай аймгийн Тарагт сумын угуул Сэродын шагналт яруу найрагч Чулуунбаатрын ууган баяр. 12 дугаар сарын гудамжаар 12 дугаар сарын гудамжаар цээж нүцгэн юм шиг алхсан цастай өдрийн дулаахан дурсамжийг чихэр зарж явсан бяцхан охин л санаж байгаа. Нүдний минь аяган дунсан сарыг тэрл олж хараад тэнгэр хов хоосон байгааг анзаарсан байх. Амандан аялсан хуучны нэг дуунаас минь дурсамж ямар үн цэнтэйг ойлгож үлмий дор минь үйл хөвөн буйг анзаарсан байх. Оддын тос сүүн зам татуулан очиж зүрхэлдэггүй чиний сэтгэл рүү одоо ч гисэн жин тэн тэмүүлсээр байна юм. 12 дугаар сарын гудамжаар цээж нүцгэн юм шиг алгасан цэл залуухан дурлсан зүрхийг минь цэгцгүй хідэн баашингуудын цонх болгон санаж байгаа. Цэв цэлмэг сэтгэлийг минь тэдэл олж хараад тэнгэр үүлэн тэрч цасаан цацаж байгааг анзаарсан байх. Гартаа атгсан ганцхан ширхэг жихрнээс минь амьдрал ямар амттай болохыг ойлгож чиний төлөө өдөр болгон гэрлэн асаадаг болсон байх. Орц гудамж болгон үүдэн цоожлолгүй. Одоо ч гэсэн ороод иргэх шиг хаалга болгон онгорхоо байна юм. 12 дугаар сарын гудамжаар цээж нүцгэн юм шиг алгасан гинэн хонгор цайлган үеийг минь гэрлэж амжаагүй охин болгон санаж байгаа. Гизэгний минь сүлжээсийг задлаасаа гэж үсчний гудамжаар үе үехэн алхдаг байсан тэр охтууд одоо үсээ имрэн бодол давтан хайрын үгээр гайхамшигыг мэдрэхийг хүссэн бүсгүй хүн болсон байх. Тэдэл анх уруулын минь хүрээ хайрын үгээр үйлцгийг олж үзээд анхны бүхэн ямар нандин болохыг бодож ойлгосон байх. Гэрий чин гадаа лугшин зогсох тасхар үстэй цэл залуу үеийг минь хаяггүй дугтуун дотор хідэн арваар нь хувилсан хайрын загтлыг минь тэдэл тааж мэдээд хайр ямар өгөөмөр болохыг ойлгосон байх. Эндээс л хүний гинэн сэтгэлийн хайр ундарсан байх. 12 дугаар сарын гудамжаар цээж нүцгэн юм шиг алхасаар л байна. За баярлалаа амжилт хүсье. Булган аймгийн Хэлгэн тосгоны угуул Монголын зохиолч Дэвлийн болон Алтан өдийн шагналт яруу найрагч Намсрайжвын Бадчаргал таныг хүрье. Монголын цаг буюу ширхэг сумны дуйл. Би сум ганц ширхэг ган хошууд эр хар сум. Би минь хурц зэв санаа минь хөвчт эрээн ном. Дайцэн дотроо цэрэг иршиг игнэн жагссан нөхөдтэйгөө дайсан руу довтлох тушаал хүлээж дараар айгсан ам би сум. Тэнгэрийн цаг сайн цаг Монгол газрыг зорьсоор Тэнгэрийн чамдаас дөхөн айсвы төвөргөөнийг
буу мөрлсөн аранзал залуу хилчин эзнийхээ бундан удаан зүрхний логшилтаас сонсож байдаг. Улс Монголынхоо төлөө ганцхан удаа хашгирхал гэж удаан хадгалагдсан эр ганц Монгол сум юм бий. Журамт цэргүүдийн бирдаан буунаас ниссэн тужийн нарсны халуун сум мөндөр журам нэгтээ эрлэхэг нөхөд минь байсан. Тулааны талбараас ухарсан холчгорыг тугалгаар угтаж айцсаар нь зоригжуулсан залуухан даргын гар бууны хилэнт сумч заяа нэгтээ зоригт нөхөд минь байсан юм шүү. Шар нарны гэрэлт харцсанд улаан толб унгаж, шар хадны ингрийг улаан орхимжоор бүтээж, ардын дайсан гэж ах дүүсээрэн сүгрүүлсэн тэр сумнууд ч анд нөхөд минь байсан үүргээ тэд гүйцэтгсэн. Би хувьсгалын зардас хурц үзүүрт ган хошууд сум биеэрээ бүтнээрээ дайсны цээжийг нэвтлэн орохын заяатай дараагийн буудлагаар л заавал оноё гэж тайвшрах дахиад нэгийн боломжгүй цор ганцхан үнэт ам гүйцэтгэх гэсэн тушаал гохтой хуруунаас ирэхэд гүн шөнийн от шиг зурсхийн харвах эр ганц сум галлаад команд тас хийж Монголын цаг ирэхэд ганцхан удаа хашгирч амжих миний цаг хамт ирнэ. Холын тэнгэр мэдвэс Монголын заяа түшвэс хол ойрын ялгал үгүй Монголын дайсан бүхнийг устгах би. Эзэн суухаар ирээд дураараа дөргих харийнхны зүг эзэн ардууд нь харьд одоо эзгүүрсэн тал нутагт нь эзэн суухаар ирээд дураараа дөргих харийнхны зүг эцсэн морь шиг сажлах хамжлага төрийнхөө төлөө эхний болоод эцсийн удаа ганцхан хашгираад дуусан би сүрэг хоньны хоолой хэрхчаад зүгтааж аваад чоныг сүүлчийн сумаараа нам буудаа твтүүлдэг мэрэгэн буучт нь хаан байна дайзанд чин очив би сүүмэн хөх тэнгэрээс дээдсийн лүндэн тосоод сүлдэн хөх Монгол төрөө сэг хийтэл татаад өндөлгөх мэрэгэн өдөрдөгч хаан байна туган дорчин зүтгий би хорвоод яаран төрж Монголоо өмөөрхөлгөж хонгор хин өрцөн цаана Монгол ураг яаран тийчилдэг шиг хоромсог саадганда уйдахтаа цусаар цангаж хол хвцууны баатруудын өдөд сум өндөлцдөг шиг гойлон хонгоо дотроо хилэнгийн дармын уйгэж 3 цагийн хөр дээр дайзан дотроо тийчилж байдгийн би орчлонгийн амьдрал их засаг хуулиар цангасан овоо хараагүй буу шиг онцгүй солгоо энэ цаг үед хашгирч ирэх Монголын цагийг дэлхий хүлээж цөхөх шиг хааны эзгүй ханхай сэнтийг харж мансаар удав би сум ганцхан ширхэг ган хушуут эр хар сум би минь хурц зэв санаа минь хөвчөд эрээн ном 9 мэрэгний хоромсог дотроос өнөлзөж ертөнцийг чичрүүлж авсан өдөд сумны үр сад юм би Монгол хэлчний дайзан чивэлсэн сум билээ би тэнгэрийн цаг иртэл тэсэх болно Монгол эрсийн харцсан дүрлэх эр гал билээ би тэнгэрийн цаг ирэхээр тэсрэн харах болно би Монгол сум. За бачааргалтай баярлалаа амжилт хүсье. Одоо Завхан аймгийн Отхон сумын уугуул Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Яруу найрагч Чөдөр Нямын туул. Гэрэлт оршихуйн чандад. Гэрэлт оршихуйн чандад гинэтхэн бороордог. Өгтөрөгөөс зүдэн ирэгч хуйлгаан цагаан борооноор орчлонгийн үннийг дэнсэлж бурхад хуран чуулдаг. Тэмдэг төдий бүртэлцэх тийм гэгэн хоромд тэнгэрийн зэсгсэн шүүдрээр газрын үндэс бэхжиж тэнгэрлэх хүмүүний явдлаар хорвоогийн амьсгал уужирдаг. Гэрэлт оршихуйн чандад гинэтхэн засвардаг. Хөх асарт мандлын хувь ганц заснаар хүмүүний тавилан дэнсэлж бурхад хуран чуулдаг. Тийм эгэлгүй энергүмд хүмүүний мөр тодорхойя амьсж буй их үр хоёрын амьсгалныг заадас дээр эргэж буцахын үргэлжлэл эхлэл төгсгөлөө тэнцүүлдэг. Гэрэлт оршихуйн чандад гинэтхэн цаг хөрөвдөг.
цэнхэрлэг тэнгэрт мандлын цэнгэг агарын хэмд сэтгэлийн ариуныг толдохоор бурхад хуран чуулдаг тэгш хэмт ертөнцийн тэмдгэрх төдий мөчлөгт хүмүүн заяанд төрөсдийн буян нүглийн төлөөсөнд ижилгүйцсэн хэр дэлхийн хэмжээ алдагдахад тэнгэр газрын заагаар бурхтын мэлмий харанхуйлж тэнгис далай ирчлэн газар дэлхий донсолдог гэрэлт оршин чандад гинэтхэн хөрөх цаг хугацааны ихшин төдий цэгэн дээр ээлжгүй эргэх их дэлхий минь нэг л өдөр ирчс тасран одохуя ертөнцийн төгсгөл ирнэ ертөнцийн төгсгөл ирэхээс суртаж нүгэлт гин бүхнэн цэгнэж нүүдэл эргэж нутгаан зорио. За баярлалаа. Сүхбаатар аймгийн Дарган сумын угуул Монголын зохиолч тээврийн шагналт яруу найрагч Чулуунбаатарын Эрдэнэбаатар босоо Монгол бичих гэж шүлгдөөдья. Есүхэ Элэнбаатарын ноён нуруу болсон ёр босын шидийн нууц хэлийг тайлсан ёсон хөлт тугны иш болж зогссон ертөнц дахин ганцхан босоо Монгол бичиг минь. Эзэн Чингис хаан хүч чадлаан оршоосон эрх шээгч төрийн гэрэгт зарлиг боос хийлэгдсэн эрдэм тэмрэгдийн ухааныг залгаж бүхэлж холбосон эргэж дахин олдохгүй босоо Монгол бичиг минь. Өөлөн ээжийн захаасны хайр ундарч оргилсон өдөм бирний үзүүрээс далавч оргаад ниссэн өргөн Монгол түмний өр зүрхэнд хадгалагдсан өв соёлын багна босоо Монгол бичиг минь. Боржгон овгийн удмыг наран тойргоор туйрвсан бодол санааны зөгнөлийг насан тоогоор хөтөлсөн бодмөрийн зэргийг их цөөдөн өгсүүлсэн богд хаан болгоосон босоо Монгол бичиг минь. Морин хоорын их шигний хөг орж хөвөлдсөн модон тэрэгний хэрээсний мөрөн тодорч үлдсэн модон Шануунбаатарын ном мэт хөвчөрсөн Монгол цуслугшсан босоо Монгол бичиг минь. Уйгэржин тэг гортгны уул чанарыг хадгалсан урсах гол мөрний хархираа болон буусан өлөөс мод шиг үндэслэж улам өндөр ургасан уулын оргилд тэмүүлсэн босоо Монгол бичиг минь. Тоонод гэрийнхэн голомтны жагтаг мэт ирчилсэн тойгот Монгол эрсийнхэн шүрмэс мэт чангарсан тохой зандан дашуурын залгаанд ороо суралсан толгой тэргүүн дээшээ босоо Монгол бичиг минь. Өвсөнд буусын шүүдрийн туслыг унгаж шингээсэн өндөр хэрэгэм язгууртны дитмийг залж уралсан үлзий утас хээний ноён сэврэ хийцэлсэн өвлүүлж хоож тоон үлдээх босоо Монгол бичиг минь. Арамаг хүлгийн дашаандан ацаг шүдээр тамгалсан аянг цахил ган галбааны хүчин төгс бүрдсэн аяны шовоодын нүүдэл шиг арараасан зэлэлсэн асар тэнгэрээс зүйлттэй босоо Монгол бичиг минь. Хүү тээсэн ээжийн давхар гэцээр дүрсэлсэн хүрэн улаан бухны эврийг эвлүүлж зүүсэн хүч ихтэй лууны сүүлийг эсгэж зүйсэн хүлгийн нуруунд зохиогдсон босоо Монгол бичиг минь. Туг сүлдэн амирхтан үсэг бичгэн уухайсан толгуур төрийн суудлыг түүхийн хууцаар зузаалсан туурах дардын сэтгэлийг түмэн үсгээр нэгтгсэн тусгаар тогтнолын бэлэгдэл босоо Монгол бичиг минь. Мөнгөн эмээлийн бааварны ганзаг заслага дүүрсэн мөрөн дугуйтэй тэрэгний нүүдэл татлаг болсон мөлүү хар азарганы дэл сүүлээр намируулсан мөнхөд дөм бадрах босоо Монгол бичиг минь оо. За баярлалаа. Одоо Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын угуул Сэродын шагналт яруу найрагч Чимэт Доржийн Эренчин Дорж.
нүүдэл. Нүүгэлдэгч үүсийн дундуур зэллэгч шуудын мөрөөр нүцгэн сарыг ачаандаан өлгөөд замаа гэрэлтүүлэн дэнлүүчилж бурхтын хаяанд хүрэхээр бэдэрч яваа уулын хүний нүүдэл одон болор чулуу туурайн тэмдэрч ёолох дууг нь рөвдөөгүйч уулас сонссон шүү. Нойрмог үүрийн цолмон тойрмын усанд унах чимээнээр 8 настай майдран модон дэргэндэн ачаад нарыг уургын үзүүрээр хатхан сэрээгээд хөдлөх талын хүний нүүдэл одон налсан өвснөөс тусал нулимс унахыг хинж хараагүйч тал норсон шүү. Бүрэнтэг чичрүүлж буйлах тэмээ модон дугуй орилуулж бурхан болоочийг ачаад дараа төрөлд нь хүргэхээр яваа буйны энэ хөсөг содар тээсэн эмгэнэлийн нүүдэл гэвч бүгдээр урд нь номын хуудас зэргүүлж салхи оруулсан билүү. Сансрын хөх уудамд ивээгч ганц од нарыг дагаад салшгүй 9 үрээс нь нүдэн цэнхрийг нь хөлөглөөд огторгын хөх хязгаарт үдлэг чөлөөгүй нүүдэлж яваа хүндрэлэгтэн олноороо нүглийн дэрэгдүр элс мэд чимээгүй нүүж оддогч үйлийн үр мартамгүй. За баярлалаа. За одоо Төв аймгийн угуул Монголын зохиолч дэвлийн шагналч яруу найрагч Даш цэвгийн гомб сүрэн таныг урьж байна. Хувилган төрөлт уул сарн дээр галан галав юулж байгаа. Наран дээр мөсөн галав юулж байгаа. Оддын цаатах одон дээр усан галав юулж байгаа. Огторгын цаатах огторгуй дээр салхин галав юулж байгаа. Усан галваас өндөлзөж нар харсан оргил уяхан замб твийг арвнайлж бомбөрцөг болгосон сахиус мөсөн галавтай мөчөөрхсөн мөнгөн дэтгэмт цагаан уул мөнгө тэнгэрийн Монголыг мөрлөж өндийсэн зулуул цалигаж болохгүй шанган долоонодыг хормост хийн сүү дүүрэн байгаа ганхуулж болохгүй тэнгэр эцгийн нурууг газар хин хайрвэл шингэсэн байгаа. Тэргүүндэн очир гэрэлтүүлэгч тэнгэр эцэлсэн тэр итүүгэн уул төгөлдөр дүрэн тодруулаад хошгон нээж байна. Тэр хардаа үрмэн сайн хар үндэс төрөстөө сургасан тэнгэрийн отхон уул үзэгслэнгэн гайхуулаад хошгон татж байна. Хувилган салхиндан далдын зөнтэй хотог тэмэндэлдэг өлгийн нутгийн хорсон өөдөс мөнхийн устай ховтой хүн хүртдэг юм а. Хөрсдөд газар ихтэй хүйн холбоотой хормостод тэнгэр эцэгтэй тэргүүн шумбаатай хөхлөс мөрөн голуудын хүйг дарсан шүтэн холих тэнгэрийн оддыг тоглуулж дамнсан энэ уулын оргилд нь огторгын салхи зарцаж үүл болно. Хормойд нь нарны цацраг нялхарч цэцэг болно. Дэрэгд нь дохлон суухтал деваажин юм байна. Дэлхийг үүсгэсэн дээд тэнгэрийн заяат уул юм байна. Хажууд нь сүсгэлэн суухад инх хамгаалангийн орон юм байна. Хувилган төрлийг олоод эргэж төрмөөрл өлгөө юм байна. Борхот тамшаалдаг бадар хундах даршаанаас нь буг согоотойгон ундлаад л гарч ирж байна. Мянган бурхтын унаа хээлэн дотор нь сарталзаж мөнгөн дэтгэмт хайрхныхан савдгийг хэвлий дотроо торниулж явна. Чи тэнгэр эцгийн үр газар хин хөөм чи сав шим ертөнцийг тэврээд л сансрын удамд орчих нэгэн гариг юм. 300 жил огторгын цаатах огторгойд төмөр хөх салхи хөөгөж салхин галав юулж байгаа. 300 мянган жил оддын цаатах одон дээр тэнгэрээс нь усаар түрглаад усан галав юулж байгаа.
300 сая жилээр сарн дээр их хүй төрөг ноодл мөсөн галав юулж байгаа 300 жаваа жилээр наран дээр галаар дүрлзээд галан галвал юулж л байгаа. За баярлалаа гамсрандаа амжилт хүсье. Одоо Дормгой аймгийн Мандах сумын угуул Монголын зохиолчдын эвлийн шагналт яруу найрагч сэтгүүлч Батмөнхийн чулуун цэцгийг авирж байна. Их нутгийн тухайд инхри эмзэг дулаахан элэг төөнмөн халуухан эх орон минь хорвоогоос буцахтан дэрний чулууг ойлгохгүй холдохын аргагүй их нутгаасаа ширхэг чулууч авахгүй хөх өвгдөө нутгуулсан хөндөж болохгүй хангай хөл тэнцэгтэн хамгаалсан эмтэлж болохгүй дэлхий хөхрөн цэлийх diwaажин миний л төрсөн нутгаан хөхлусан хөлөглөөд шуултгүй хамгаалнаа ижи бурхтан шингээсэн эмгэн сүнсний орон элэг ёгортол тэшүүлсэн ингэн тэмээний нутаг ингэр чэжний нэгүсэл миний л төрсөн нутгаан ивэл хөхлусан хөлөглөөд чуултгүй хамгаалнаа мэрэгд мэндэлсэн говийн таринтай хөгшөрөө мэлзэж учирсан хоёрын хайрын тангарахтай тал мэлтийсэн цагаан орчлон миний л төрсөн нутгаан мэлмэрсэн хөхлусыг хөлөглөөд чуултгүй хамгаалнаа өлмий дороос ирэх зуны таанын цэцэг ханхлан өөжин дотроос төрөх нялчгасын өлчир дуу час хийн өгөөмөр баян үргэлжлэх миний л төрсөн нутгаан үлэмж хөхлусыг хөлөглөөд чуултгүй хамгаалнаа хорвоогоос буцахтан дэрний чулууч гуйлгахгүй холдохын аргагүй их нутгаасан ширхэг чулууч авахгүй хөхлусын хөндлөн хөх нулимсыг амтлахгүй хөндлөн хөхүүлсэн хүний ёсоор бүтэн үлдээнэ хазаар үүрсэн хүүгийн хазгай гიშгээгүй мөрдөр хангэр жингэр дуграад залбирч өршдөг их орон минь хасар басар нохтын буруу бургоогүй чимэн дээр хаяа бараан дүүрээд дүн хийж тайтгардаг их орон минь 25-тай хос бийсэн түшээ санаарахад хонгор үрийнхэн нүлгий дээр өмөрдсөж нялхардаг их орон минь хохмой сувдаг сэтгэлтэн дүрлдсэн шуналдаан шатаад хохмой болох хүсэл дээр гасалж байгаа их орон минь буурчин газраас халам цуухан мурцсан айлын нөхөр харж байна будгам борон дурсгаад дурлсан охин буцаж байна буурлын гэрээс холдсон холын гीчд цуглаж байна буцхан үнэн дэлхийгээсэн эх орон таныгаан л нөөж байна шонын чүрмэс зэнгэрсэн талын харгуй цавцааж байна чойрын богдод залбираад замын нөхөд хөдөлж байна чойжин буусан сахиус гал манартал агсарж байна цойлоод холдох орчлонгоосон эх орон таныгаан л нөөж байна самбай хадганд боож хорол тооныхон чагтхан зүүжүүлдэн саруул бүхэнд итгээд монгол хүний санаа сэтгэлд даатгаж үлдэн хоймрын авдар тоторох эрдэнсийн хайрцагт чойжилж үлдэн хорвоогоос буцахтан дэрний чулууч авахгүй бүтэн үлдэн эх орноо их хоёроо амжилт хүсье. Одоо Аранга аймгийн Эрдэнэ мандал сумын угуул Алтан өдөр шагналт яруу найрагч Лаан Довдонгийн Баасан сүрэн бодол эмх зэгцгүй ундуй сундуй бодолтойгон ээлдэххэн минчилж гараан сунгалаа таньдаг жимшиг таньдгүй жимшиг дасралтгүй цувах бодол руугаан харцаан сунгалаа алга хөлөргөн бүлэглэх зүн шувуу мэт араатны шүдэн завсар толгой дүрх мэт сэтгэл татсан уянгат дуу хангинах мэт сэрэл мэдрэмжийн өрхөнд дарчлан сэрнэ борон туслуудыг тоолохыг оролдох бодлоор нь шинжиж анших дээшэн харж хөвтөөд тэнгэр зурах дэрэгдэх үсний хэл яриа сонстон тоолошгүй бодлын зогсолтгүй урсгал тос усыг ялгаад өвсөн дундаас хайсан зэвтэй зүвгээр нэхэгдэх үүлийн тороор зэрэглэн төвсөн цуурайг барихгүй юм. Үнчин нүлмэс шиг тунгалаг агаарт үнжин хон torooсон цуцхгүй санаа өрцөн цаан нууцлаг харцаар тогтноод өвгөн нүчиг сүмийн арилшгүй болно.
хашилтлаг долгооны эрч үйлзэл бүхий хайрын хүчнээс цөм цэнгийг анзаарна. Гэрэл гэгээг дотгошшүүлэн тэндээ нэгтэрч гимзэм уушлал ухаарлын хуудас ирэхгүйе. Имх цэгцгүй, имх цэгцийг бүтээн, имх цэгц эргээд имх зүгцгийг бүтээн. Эцсийн найдвар эхний алхмыг хийн. Эхний алхам эцсийн зогсоолыг зорним. Аяа бидэн мэт бодлоон хөнөөн. Ай засан мэт бодлоруугаан унана. Хат суусан халуун бодлууд минь хамаг Монголынхон амьд үгстэй шүтэлцэнэ. За баярлалаа, баасан сүрэндээ амжилт төсөө. Одоо Архангай аймгийн Өндөр Улаан сумын уугуул Сэродын болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч, нэм жаргалын Минжин сайхан. Хэдэн бор хүүхдүүд минь гэдэг шүлгийн дуудъя. Хэдэн бор хүүхдүүд минь. Хоосон магтаал шиг хорвоод илбэгдсэн юм даанч алгаа. Магтаалаар нэгнэн хөнөөдөг өнөөдрийг маргааш минь битгий давтаж үзээрэй. Атаа зөвхөл шиг асгарч дундурдгүй юм энэ цагт алгаа. Үгийн муугаар нэгнэн булшилдаг өнөөдрийг үр хойчс минь битгий хуулж үзээрэй. Харанхуй чанартай улс гэрлийн тухай ярих нь ихсэн шүү. Хаалга үүднийхэн цоожиг эвдчихэд эрлийн тухай бодох нь цөөрсөн шүү. Хайртай гэдэг үгийг хүн бүр хайр найргүй төнхтөг болоод удсан шүү. Үнэн хийгээд шудраг гэдэг үгийн мүзид очих шахаад бүрч удсан шүү. 90 үеийн минь энэ алдаа мадгийг инхри үрс минь өршөөж хайрлаарай. Бодрохой он цагаан эвлүүлж ядаа бидний бодон манан дунд битгий та нар минь төөрөөрэй. Хоосон нүх, овоолсон шороог хойч үйдэн үлдээхгүй гэж хохмоо толгойгүй малгайг хонгор үрстэн орхихгүй гэж цөвүүн цагийн салхийг сүрж явсан цөөнгүй улс гэвч байсан юм шүү. Мадаггүй үннийг тэргүүндэн залж маргааштан зовдөг улс аль ч үед байдаг юм шүү. Салхи мянган янзаар салхилвч сар нар хийсэд одсон үгүй болохоор сайхан үрс минь өөрсдийн он цагаан санаандаа хүртэл элбэж сэлбэж босхоорой. Хэнцэр дэгжин эрх ямбыг шүтсэн хэнийг зүдүүхэн энэ цаг минь улираад одноо. Хэдэн бор хүүхдүүд минь та нар минь хин хиндэ нүмертэй их орондоо хайртай яваарай. За. Их баярлалаа. Амжилт хүсье. За ихүү болор цом 43 яруу найргийн их наадмын 2-ын даваанд шалгаран үлдсэн 28 найрагч маань шүлгээ дуудаж дүүрж байгаа нь. За 3-ын даваанд энэ 28 найрагчаас 14 найрагч үлдэх юм байна.